За энэ их чухал хууль юм аа. Дэлхийн өв уламжлалын сангаас эдийн засгийн эрх чөлөөт байдлын индексийг 176 орноос 76-д бол ирэмлэгцээ. 5 түвшинд байгаа эдийн засгийн эрх чөлөөг сайжруулах бодит бол хэрэгцээ байгаа гэж харж байгаа. Тэгэхээр энэ өөрөө ач холбогдолтой чухал хуулаа. Тэгээ энэ эдийн засгийн эрх чөлөөт байдлын индекст хамгийн бага оноо авсан буюу 50-аас одоо энэ доош оноо авсан нэг хоёр үзүүлэлт харагдаад байгаа. Нэг нь төрийн өмч зарчимт байдал. Одоо авилгалын талаарх энэ олон нийтийн мэдэх эрх хээл хахуул одоо энэ авилга хээл хахуулын эрсдэл өндөртэй бол энэ хэрэгцээ шаардлага тулгардаг хянан шалгалтын асуудал, зөвшөөрлөлтөй холбоотой төр авилгалыг илрүүлэх таслан зогсоохтой асуудал гээд энэ их чухал одоо зарчимт байдал байгаа. Тэгээ энэ эдийн засгийн эрх чөлөөний индексийн хамгийн муу оноотой асуудлыг боддоор одоо сайжруулах, засгийн газрын тэр авилга хээл хахуулыг бууруулахад чиглэсэн ийм шин тодорхой хэрэгжих боломжтой зохицуулт бас өөрөө хангалттай тусгагдаагүй байна гэж харагдаж байна. Тэгэхээр энэ хуулийн төслийн хэрэгжилт нь эдийн засгийн эрх чөлөөний индексийн гол одоо үзүүлэлтүүдийг дээшлүүлэх зорилготой бодит үрдүн одоо ийм үзүүлэх хууль. Тэгэхээр яг ямар зохицуулт яг энэ хамгаалах бэхжүүлэхтэй холбоотой одоо зохицуултыг нэгтгэсэн энэ хуулиар оруулж ирж байгаа. Хоёрт нь өмчийн эрхийн асуудал байгаа. Тэгээ энэ хуулийн дээр өмчийн эрхийг одоо хамгаалахтай буюу оюуны өмч, энэ хувийн хөрөнгийг дайчлах, гэрээний хэрэгжил, шүүхийн маргаан гэд хурдан үр дүнтэй үзүүлэх. Тэгэхээр энэ өмчийн эрхийг өмнөх эрх зүйн зохицуултаас илүү одоо баталгаажуулсан бас бодит шинжилэл бас нэг харагдахгүй, илүү үндсэн хууль дээр тогтоогдсон энэ суур зарчмыг одоо оруулаад тавьчихсан харагдаж байна. Тэгэхээр нэг ийм санал байгаа. Бизнес эрхлэгчдээс бас ирсэн саналыг би бас уншаад өгчээ. Өмчийн эрхийг бодитоор баталгаажуулах үүднээс хөрөнгийг дайчлан авах өндөр эрсдэлтэй төрийн эрх мэдлийг хязгаарладаг байх, өмчийн эрхийг шүүхийн шийдвэрийн үндсэн дээр хураах, төр шийдвэр гаргах замаар хувийн өмчт халдахгүй байхын зарчмыг нь хуулиндаа одоо хуульчлах юм шаардлага хэрэгцээ байна гэж үзэж байгаа. За дараагийн асуулт бол эдийн засгийн бодлогын зөвлөл байгуулахаар энд тусгагдсан, байгуулагдсан гэж сая хэллээ. Нэмэлт бүтэц, нэмэлт үйл ажиллагаатай холбоотой нэмэгдэл зарлууд бол гарахаар харагдаж байгаа. Ялангуяа энэ хуралдаан энэ төр зохион байгуулалттай холбоотой. Тэгээ энэ зарлыг хаанаас гарах вэ? Төсөвлөгдсөн тооцоос байна уу? Хоёрдугаарт энэ зөвлөл өөрөө зөвлөмж гаргах ийм чиг үүрэгтэй юм байна. Тэгээ энэ зөвлөмж гаргахлаар энэ бодит үр нөлөө ер нь багтаа юм биш үү гэж харагдаж байна. Яг энэ зөвлөлийн ач холбогдлыг бас нэг тодорхойлоод өгөөч. За хоёрт нь энэ төр бизнесийн эрх чөлөөг хязгаарлахдаа хамгийн бага хэмжээнд хязгаарлана гэж заагаад өгсөн. Тэгтэл ялангуяа хүнс, эм, барилга, уул уурхай, байгаль орчин гэх мэтчлэн энэ иргэдийн амнаас эрүүл мэндтэй одоо нийтийн эрх ашигтай одоо шууд холбоотой өндөр эрсдэлтэй салбарт зөвшөөрөл хэрвээ хугацаантай гараагүй бол олгосон тооцноо гэсэн ийм зохицуулт яваад байгаа. Тэгэхээр энэ өөрөө нөгөө аюулгүй байдлын эрсдэл үүсэхгүй гэдгийг яаж баталгаажуулж байгаа юм бэ гэдэг хоёр дахь асуулт. За гуравт нь үн тарифыг тогтоож байгаа зохицуулж байгаа энэ эдийн засаг бизнесийн боломжийг хомж байгаа асуудал дээр яг энэ ямар зохицуултууд орсон бэ? Энэ үн тарифыг тогтоохтой холбоотой. За энэ дээр асуултанд хариулаад тодруулъя. За ажлын хэсгийн гишүүн Жаргалан. За мандахай гишүүн маш зөв асуудлуудыг хүндэж байна. Үнэхээр өнгөрсөн хугацаанд бол манай улсад эдийн засгийн эрх чөлөө үлэмж хомигдсан. Ер нь эдийн засгийн эрх чөлөө гэж ойлголт бараг байхгүй болсон. Тэгэхээр энэ эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг одоо өнөөдрийн оруулж ирж байгаа байдлаар баталснаар бид нар Монголын төр ер нь суур зарчмуудаа тодорхойлж байгаа. За бид бол эдийн засгийн эрх чөлөөг энэ дараах одоо суур зарчмуудаар тодорхойлж байна. Түүнд бол одоо таны санаа зовж байгаа тий хувийн өмчийн алдшгүй байдал, за одоо үн тогтооход төр оролцохгүй байх, одоо гих зэрэгээр одоо нөгөө бизнес эрхлэгчдийн эрх ашигыг бүхий л талаар хангах ийм суур зарчмуудаа 3 дугаар зүйл дээр эдийн засгийн эрх чөлөөг хангах талаар баримтлах зарчимгээ оруулаад өгсөн байж байгаа. За тэгмүүд эдийн засгийн эрх чөлөөг хангах үйл ажиллагаа гэдэг дээр эдийн засгийн эрх чөлөөг хангах төрийн бодлого зохицуулт ил тод байдлын тухай асуудлуудыг бас тусгацсан. За мөн хамгийн чухал нь төрийн бодлого үйл ажиллагаанд хориглох зүйл гээд бас одоо төр одоо ийм зүйлийг хийж болохгүй гэдээ одоо бүр ингэж тусгаж штэ. Тэгээ энэ бол одоо бас Монголын төр бол одоо энэ цаг мөчөөс хойш
Ер нь бол одоо энэ эдийн засагт дураараа ингэж оролцдог байдлаа таслан зогсооноо. Бид бол одоо энэ эдийн засгийн эрхчлөөний индексээ одоо нэмэгдүүлж, тэгээд байршлаа нэмэгдүүлж, за дээрэс нь одоо хөрөнгө оруулалт, эдийн засаг, бизнесийн орчноо маш таатай ийм орчинтой болгоно гэдэг юм зарлан тунхалж байгаа явдал. Тэгээд таны бас сая иш татсан хууль болохоор өвөл засгийн газраас өргөн баригдаад буцаан татсан хуулиас иш татаад ах шиг байна. Тэгээд одоо бол энэ өнөөдөр хэлцэж байгаа хуульд бол ямар ч тийм шинээр байгууллага байгуулсан зүйл байхгүй. Гагцгүй нэг зохицуулалт нь байгаа нь юу вэ гэхээр засгийн газар эдийн засгийн эрх чөлөөний тайланг жил болгон улсын их хурал тайлагнана гэсэн үг. Тэгэхээр одоо эдийн засгийн эрх чөлөөний төлөв байдал ямар байна вэ? Ер нь одоо өнгөрсөн цаг хугацаанд төр эдийн засагт ямар арга хэлбэрээр оролцсон бэ? Тэр батаас олгосон бол одоо ямар арга хэлбэрээр тэрийг олгосон. За дээрэс нь одоо саяны зөвшөөрөл энтер ямар төвшөнд яаж байгаа вэ гэдэг бүх тоо баримттай тэр эдийн засгийн эрх чөлөөний тайланг бол засгийн газар улсын хурлаар хилцүүлнэ. Тэгжиж бид нар бол одоо ингээд улс орон даяараа нөгөө хүний эрхийн тайланг хилцдэг шиг эдийн засгийн эрх чөлөөний тайланг бас хилцэх юм зохицуултууд орсон байж байгаа. Тэгэд энэ одоо хуулийн онцлог болохоор засгийн газраас өргөн барьсан бизнесийн эрх чөлөөний тухай хууль болон дагсан зөвшөөрлийн тухай хууль, хөрөнгө оруулалтын тухай хуулиудтай хамтаар улсын хурал дахь ардчилсан намын бүлгийн нэр бүхий гишүүдээс санаачилсан эдийн засгийн эрх чөлөөний тухай хуультай хамтдагч хэлэлцээд ерөнхийдөө бол энэ олонхын бүлэг, цөөнхийн бүлэг энэ эдийн засгийн эрх чөлөөг хангах суурь зарчмууд дээрээ санал нийлээд энэ хуулийг бас батлуулж байгаа нь бас одоо гадаад зах зээл дээрээ ер нь зах зээлд бол юм тодорхой сайн дохио өгнө гэдэгт бол бас итгэж байгаа. Баярлалаа. За ажлын хэсгийн ахлагч шинх түвшин нэмж хариулъя. За мантаа гишүүний асуултанд хариулъя. Энэ хуулиар зөвшөөрөл олох энэ харилцаа болохоор зөвшөөрлийн зөвлөл гэж байгаа. Тэгэхээр энэ зөвлөлийн бүтцийг бас өмнө төрийн одоо төлөөллүүд голдоо ордог байсныг хувийн хвшлийн төлөөлөл орж энэ зөвшөөрлийн зөвлөлийн шийдвэрийг ямар зөвшөөр шинээр бий болгох юм бэ гэдгийг зөвшөөрлийн зөвлөлөөр орж иж эрсдлийн үнэлгээ хийж иж ингэж гаргадаг болгож байгаа. Тэгэхээр энэтэй холбоотой ийм зөвлөлийн бүтц байгаа. Түрүүн энэ засгийн газрын дэргэд байгаа ерөнхий сайд өөрөө ахалж байгаа учраас энэ зардал бол нэмэлт зардал гарахааргүй байгаа. Эрсдлийн хувьд болохоор автоматар олгогддог энэ одоо хүсэлт өгөөд хариу өгөхгүй бол тодорхой хугацааны дараа хариу өгөхгүй бол автоматар олгогдох энэ харилцаа бол тусгай зөвшөөрөл дээр бол байхгүй. Тусгай зөвшөөрөл бол заавал одоо хариу өгжиж одоо үйл ажиллагаа эрхлэнэ. Тусгай зөвшөөрөл нь өөрөө эрсдлийн түвшингээр өндөр гэж байгаа учраас энэ эрсдэлтэй холбогдуулж байгаа. Энгийн зөвшөөрөл дээр бол энэ харилцаа байгаа. Тэгэхээр энэ